За сайн байцгаана уу. Асуултуудыг харлаа. Тэгээд зарим нэг зүйл дээр нь хариулт өгье. За хамгийн түрүүнд одоо сав их асууж байна те. Сав 4 хоногийн өмнө ирээнээс гарсан. Гэхдээ нөгөө нэг хил дээр одоо хэрэг очиж байгааг нь би өстө үнэхээр мэдэхгүй нь. Монгол руу Улаанбаатар руу ачигдлаа гээл тэгэл ерөөсө сургаггүй болчихсон. Яг го хятад явж байхдаа тэр хотод явж гин энэ хотод явж гин гэд мэдээллийг аваад харчиж болдог л доо. Тэг удахгүй ирэх байх гэж найдаж байна. За үнийг бас яг тодорхой гаргаж чадаагүй л сууж байна. Уг нь нөгөө каргоныхоо мөнгө төгрөгийг төлчихсөн. Энэ би их нэртэй өнөөдөр нөгөө логон дээр ажиллах юм. Ажил дээр нь очиод тэгээ сая хагас бүтэнсэнд бас нөгөө байцаагаа зараад юун тэрнтэйгээ мантагаа юм боллоо. За өөр чин за бүтээгдэхүүний хадгалалт бол ер нь хөрөгчөн дотор нэг сар бүтэн сар хадгална гэж бичгээд бол яг тохирох юм байлээ. Гэхдээ аль болох одоо хурдан идэж яавал зүгээр гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Өөрөө даршилсан одоо исгсэн байцаа учраас тийм амархан муудаад идэггүй. Хүрэн манжингийн шүүс ч гэсэн хөрөгчөн дотор сар байхад бол ямар ч асуудалгүй юм билээ. Гэхдээ савлгаанаас их хамаардаг те. Манайхан ямар савнд савлж өгөө гэдэг байна. Нэр та хэд бас ингүүл их зүгээр санагдсан. Одоо аймгийнхаа төвүүд дээр байгаа цэвэр усны үйлдвэртэй яриад жишээлбэл мөрөнгийн нэг манай гишүүн мөрөнгийн цэвэр усны үйлдвэр дээр очиод галтын хөвсгөлийн галтын тэгээд мөрөнгөхийн цэвэр усны үйлдвэр дээр очиод 600 төгрөгөөр нөгөө савнаас 100 худалдаад авцсан гэж ярьж байсан. Гэх мэтчлэн та хэд гэж болно. Хотынхан бол инг дэлгүүрт ороод зүгээр цэвэр усны шошго байна шүү дээ те. Тэрийг харж байгаа л тэр шошгон дээр байгаа утсаар нь холбогдоод танахаас 0.5 0.33 инч юм уу те. Тийм савнууд худалдаж авахар гарах үгээ гарна. Угаасаа гардгийг. Тэр чинь тэдрээсээ бас өөрхөн ашиг хийн шүү дээ. Тийм тэгэхээр тийм өөртөө ойрхон байгаа хаяг руу уцтаар танаагаас гардгүйгээл тэдэн ширхгийг захиалж авъя гэдээ очиод авчих. Тэгээд амархан шийдчих болно. Холын сумдыг болохоор үнэхээр одоо явуулж болохгүй байна. Гэхдээ тэгж байгаа хэдүүлээ нэг тийм айтайхан савлгаа бодож олно. Надад энэ савлгаа энэ нөгөө нэг Эдикагийн энэ савлгаа шүү дээ те. Энэ их таалагдаад байгаа. Энийг ер нь хэдүүлээ урд ахиухан хийлгээд ирвэл бас их зүгээр юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тэгээ эн чинь давхар латтай байдаг байхгүй. Энэгээр нь урж аваад эндээ халуун аргаар ячсан. Тэгэхээр хэдүүлээ ийм савлгаар шилжих талаас нь админ хугацаа орно шүү. Гэхдээ өнөө маргаашгүй яачна гэж юу аах вэ? Ер нь нэг иймэрхүү савлгаар шилжчих юм бол амар ч дэлгүүр давьчаа тавьчихна. Сумдынхаа дэлгүүрүүд дээр тавьчихна. Тэгээ ийм гоё царай зүстэй юм бахаар ч бас те. Өнөө худалдаж авах одоо өсөлт нөлөөл сайн нөлөөлнө гэсэн үг. За өөр чи юу асуусан байлаа? Ажлын уусуулыг бол нэг буцалгаал авчдаг шүү дээ. Тэ. За алимыг одоо тухайн орон нутгаас аль болох гайгүйхан шиг тэ үнэх үнэтэй биш ч гэсэндээ бас нэг шинэ алим байвал зүгээр. За байцаа хүрэн манжингийн олд ер нь аймагуудад их хэцүү байх шиг байна. Янз бүр байна. Одоо жишээ нь Баян-Хонгороос нэг хүн ярьсан нэг хил байцаа бараг 3000 байгаа юм уу? Хүрэн манжин бас нэг тэр хавцаа байна гэд тэгжсэн. Тэгэхээр хаанаас байцаа хямдхан олох уу? Болж өгвөл бас Монголд яасан байцаанууд байвал зүгээр. Хятад биштэй аль болох тиймэрхүү байцаанууд. За шошгоны хувьд бол одоо уг нь санаа нь бэлэн байгаад байгаа байхгүй юу? Тэгээд гагцхүү хийж амжихгүй л хамаг учир нь байгаад байна. Тэгээд өнөөдөр жаал суугаад хий гэж их нэртэй ярьлаа. Ажил дээр хүлээж байгаа намайг. За өөр чин амтлагч ингээд явж байна. Одоо миний авчирсан амтлагчны манайхан аваад тал нь үлдчих ах шиг байна. Ер нь аваад багаар хийж үзэж явах хэрэгтэй байна. Эхний ээлжинд хийж үзээд амт нь хэрэг болж байна яаж юм те
Тэгээ хийгээд үзэхэр чи энийг ингэж хийчмээр юм бэ, тэрийг тэгээд хийчмээр юм бэ гэд жоохон дадал суу штэ тий. За нэг тэгж үзмээр байна. Байцааны хувьд Тариаланд манай хийсэн Болдбаатар гэдэг хүн хийсэн чи сонио амттай болоод ийн гэсэн. Тэгээд өстө мэдхгүй одоо амсаж үзэхгүй л бол тэр чинь исгсэн байцаа болохоор мэдээж исгэлэн болно. Тэгээд давсаа ихтүүлсэн юм гэхээр гүү гэдэг юм. За нэг тийм байна. Яг ноором журмаар нь хийгээд юугаа хийг нь гаргаад байвал тэр чинь ямар ч эсэлт явагдахгүй л дээ. За өөр чинь одоо ер нь байна штэ. Бидний борлуулалтаас харж байхад сая бол үнэхээр амар борлогдсон. Зүгээр нэг тусал шүүсч үлдээгүйгээр борлогдсон 2 өдрийн дотор. Тэгээд их олон аймагуудаас уцтаж хотоос их олон хүн яасан бид нэр уцаа авч чадаагүй. Яг тэр энд чинь нөгөө савлгаа нэгийн савлгаа хийж байгаа би хүмүүсийг захиалсан юм савлаад такси руу аваач гэж байгаа. Эхнэр болохоор энэ гадаа худалдаа хийгээд идэг уцаа авах завгүй. Тэгээд хэрвээ хийцэн байсан бол одоо хотод хаан үл дүүрэгт одоо манай энэ хүн байна гэд утсын тавихад л болчихж байгаа байхгүй юу. Тэр дүүрэгт энэ хүн байна гэд аль ойроос очиод авчихна гэсэн үг шүү дээ тий. Одоо бидний хийх юм ч ерөөсөө тэр байгаа юм. За өөр одоо асуусан зүйл сав болвол ер нь л асар удахгүй гарч ирэндээ хизээ гэдгийг л мэдэхгүй. Тэгээ би хотод очиод бас та нар руу хотоос илгээч гэж бодож байгаа. Тэг гэхээр одооноос эхлээд та нар бас бэлтгэлтэй байж байгаараа юу гэхээр зарим хүмүүс бол бодож ах шиг байна. Саваа амтлагчтайгаа цуг аавна гэдэг. Гэтэл одоо надад нөөцөнд байгаа амтлагч чинь хэдийн 400 орчим байх шиг байна. Яг авах болсон чинь нөгөөх маань бас хүрэлцэхгүй тэр юм болох үедээ гэж айгаад байна. За сав ирэхээр тэр чинь 1 литрийн сав нь нэг хайрцагтаа иймэрхүү хайрцагтай байдаг. Би үзүүлээд ийм хайрцагтай байдаг. Энэ биш үү? Гэтэ айгүй хөнгөн ийм овор ихтэй юм шиг харагдав. Гэтэ тийм том биш бас. Тэгэд ингээд 400 ширхэг гэрэ байж байгаа байхгүй гялгар уултай. Тэгэхээр яг иймэр нь би одоо энийг задлаад ингээд хүмүүст яхад бас их явдaltaа тий. Нэг 100 ширхэг гэрэн ч юм уу 20 ширхэг гэрэн ч юм уу энийг чинь би гадаа задлж таарах бах. Тэгээд савлаад одоо тусад нь задлаад явуулна гэхээр бас их явдaltaа. Тэгэхээр баг нэг юугаар нь авчвал их амар санагдаад байгаа юм. Гэтэл бас нэг юм үүснэ. Энээс чинь 100000 ширхгийг захиалсан. Гэтэл 100000 ширхэг чинь 400-аар бодохоор чинь нэг 25 хүнд очиод дуусчих гээд байна те бас. Тэгэхээр би энэ тал дээр савлгааны тал дээр жоохон бодё яаж одоо жижиглэхөө 100-100-аар нь хуваадаг ч юм уу те. Тэр тал дээр яг их ажил нэмэгдэх л бах л да. Хайрцаг олох энэ төр гээл те. Тэгээ савлах газар байх хэрэгтэй. Бас гудам дараач савлаад иж болохгүй. 3 литрийн сав, 5 литрийн сав ирнэ. Нөгөө хувь маань ингээд баг дууссан шүү дээ. 24 ширхгийг авчихсан чи хэдийн 6 үлдсэн байгаа юм байна. Манайхан зарим нь 1-2-оор нь төвчөндөө авж байна. Нэрээ. Бас нэг сонин мэдээ дуулгах гээд Красноярск руу энэ Альт Плас гэдэг яг энэ үйлдвэрлэлөө өнөөдөр холбогдоод 10 литрийг хийсэн 100 ширхгийг авахар болсон. Тэгэд мөнгө төгрөгөө шилжүүлчихсэн одоо хизээ улаан үд дээрээ хизээ наашаа ирэх юм байгаа. Мэдэхгүй байна. Энэ Альт Пласын энэ юу бол гэхдээ биднэрт бол 10 литр нэг хамаагүй. Бид нар аль болох 40 литр 60 литрийн савнууд авах хэрэгтэй. Ямар ч үсэн энэ авчирсан 10 литрийн саваа одоо би энгийн хүмүүст зараад жоохон мөнгө босгох хэрэгтэй тий. Бид нар чинь нөгөө 40 60 савнууд авахын тулд чинь бас мөнгөтэй байх хэрэгтэй. Доотлон 50,000 рублээс их захиалдаг байхгүй юу. Тэгээ ямар ч үсэн 100 ширхгийг аваад эхний ээлжинд яах гэж авч байна вэ гэхээр миний саяны энэ одоо улаан үд яваад энэ юу зохиосон шүү дээ. Одоо жим гаргасан гэсэн үг. Одоо энэ чих явдалтай нэг хүнд мөнгө шилжүүлэн тэр хүн маань манай ахын данс руу хийн, манай ах цаашаага хийн. Нөгөө юугаа болохоор компанийн нэр дээр гэрээгээ хийдэг. Цаанаас худалдаж авахдаа орсч өстэй амар төвөгтэй болцсон.
Тэгээд нөгөө налог буюу татвараа энэ тэр 13% муутай орсууч их сонирм болцсон. За тэр яах вэ? Тэгээд одоо Красноярскаас Улаауд ахын хаягаар гэрт нь ирэх нь байна. Ах нааш нь нөгөө альпаардууд байдаг штэ тий. Тийм автобусанд хийгээд Монгол руу явуулах бах. Монголд ирсэн Сүхбаатарт нэг хүн тосч аваад бас нэг хүн тосч аваад Эрдэнэт рүү тээшээр явуулах байхгүй юу? Тэгээ яг энэ бүтэн зардал нь хэд болдго юм бэ гэдгийг би үзэх гээд дээр нь одоо энэ хүмүүс маань хэр ажиллаж яах гэдгийг хэр хугацаа орд юм бэ үзэх шалгах юм зөндөө байгаа. Тэгээд ямар ч үсэн тэгж 100-г захиалсан өнөөдөр дөнгөж саяхан захиалчаа сууж байна. За өөр чинь одоо бас нэг юм байдаг. Би Польшоос үр авчир зардаг штэ тий. Манай одоо энэ био хүнс нэгдэл чинь яг одоогийн байдлаар нэг 170 орчим хүн байгаад байгаа юм. Тэрнээс төлбөрөө төлсөн төлөөгүйгээд бас хуваагдчихж байгаа юм. Гэхдээ ер нь бол ихэвчлэн ногоод харьдаг хүмүүс байгаа юм. Нэг 70 орчим хувь. Тэгэхээр одоо Польшоос Украинаас үр ирнэ. Ирсэн үрийг та нарт бас маш боломжийн үнээр худалдаалах тийм. Одоо юу гэх юм одоо бид нэг бүлэг болцсон юм чи одоо нэгэ өөдөн татна гэж үзэж штэ тий. Тэгэхээр за нэг тийм юм болох бах 20 хоногийн дараа үр ирж болов гэж бодож байна. За тийм юм байна да. Тэгээд яг технологийн жорын дагуу хийвэл ямар ч асуудалгүй. Бид нар ингээд бэлдчихдэг. Бэлдээд тэгээд нэг өдрөөс хоцроохгүйгээр ингээд даршилцдаг. Энэ одоо шүүснэ гараагүй байна те. Маргааш энэ дээр нь нэмээд явах учраас энэ бол ямар ч асуудалгүй. За би бас нэг алимтай юу хийж үзье гэж бодож байгаа. Янз бүрийн санаа оноонууд зөндөл байна л да. Одоо жишээлбэл энд нэг юм сая би хойшоо явахдаа олж ирсэн юм амтлагч энэгээр бас нэг бүтээгдэхүүн хийж туршиж үзээдхий. Тэгчээд бас та хэдтэй амтныхын талаар ярий. Алимтайг хийж үзье. Бас нэг юм нь юу гэхээр би битүүний сар шинийн удаар яа гэж бодож байгаа юм. Нийзний новгород ороод яг энэ үйлдвэр дээр нь очиод бас уулзаад тхээ. Тэгэхгүй бол холбогдож чадахгүй байгаа байхгүй сонин компани. Ямар учиртай юм бөөмөд. Очиж үзье. Дээр нь би Пятигорск гэдэг Кавказын нэг хот байдгийн тэр лөө очиод маш олон төрлийн амтлагч сонирх юм. Тэнд юу байдгүй гэхээр стужин болон хаш хийдэг тийм зориултын амтлагч байдаг байхгүй юу? Амар гоё. Тэр амтлагчийг авчираад бид нэр ирэх жилээс стужингийн ирэх намраас ч юм уу те энэ жилээс ч юм уу хизээ амтлагч тэр үеэс л хийж эхлэн штэ. Тэгээд бас дахиад технологийн картыг гаргаад нөгөө амтлагчаа хийж агаад бусдаас өөрмөц сайхан амттай тийм стужин хийгээд тэгээд стужингийн одоо бизнесийг бас хийж болно. Яг тэгэхээр манай одоо бүлгийн те нэгдлийн хүмүүс чинь бүгдээр янз бүрийн юм хийдэг хүмүүс байгаа. Стужин бол гаргаахгүй. Тэгэхээр бас хэдүүлээ стужингийн бизнес рүү орно. Тэгэхээр тийм юмнуудыг бас мэдж л байх хэрэгтэй. Тийм учраас админ явчаад ирнэ. Энд ажиллаа одоо энэ сав суулга те амтлагч та нар юмыг зохицуулж өгчөөд яваад ирнэ. Тэгээд энэ бичлэгийн доор асуух юм оруулаад байвал ягараа. Эхнэрийг би амралтаа авчих гэсэн. Яг ийм чухал үед одоо ингээд тусалж чадахгүй байгаа байхгүй надад. Тэгээ амралтаа авчих энэ маркетингийнхаа постэр, лого одоо ядчил энэ бүтээгдэхүүнүүдээ ингээд амар гоёор ингээд тайлбарлаад задлаад постэр маягаар хийцэн байвал бас хүмүүст хүрэх нь гоё юм уу? Та нар ч гэсэн өөрсдөө үзэж хараад гэд мэдээлэлээ түгээхэд тэрний авах. Тэр тал дээр жоохон саатаад байгаа. Гэхдээ эхнэр амралтаа авахаар одоо шажигнуулна. Админ гоё юм юм. Үнэхээр гоё юм. Миний бодлоор бол энэ савлгаан дээр те шошгон дээр бид нэр маш олон орны хэлээр бичнэ. Олон орондоо юу гэхээр Хятад, Англи, Орос, Араб, Герман гэсэн хэлүүдээр монголоор бас бичнэ. Монголын далбаа байна. За тэгээд Vinci био хүнс нэгдэл, Vinci Biofood Network гэдээ бас оруулаад өгнө. Тэгэл
амар гоё болно. Тэрэндээ бол би өстой эргэлзэхгүй байна. За нэг тим сонинтой байна да. Тэгээд асуух юм байвал доор нь дахиад бичээд дараа уншиж байгаа. Тэгээд тайлбар тавьчихноо.